би энэ гүүрэн дээр анх гүүр гэх юм би энд ингээд анх ирчээд усны амар гоё ингээл тогтун тайван тэгэл айгуу тийм тогтун тайван газар байсан болохоор энд хурж ирээл жоохон тайвшрах гад ч гэх юм уу өглөөг ер нь жоохон гоё эргээр ингээд угтах гад. Тэг би энд ингээд жоохон сууж исэн чинь би аавыгаа ер нь амар их санаад тэгээд аавыгаа амар санаад тэг энд бүр амар их уйлсан. Тэгэл аавыгаа санаад аав байсан болвол миний ингээл харж байгаа энэ газрыг ингээд үзэл амар баярлах байсан бах таа гэл би энд хурж ичээд тэгээд аавыгаа амар их сансан. Аавыгаа санаад гэр бүлийнхнийгаа санаад найз нөхдөө санаад тэгээд ер нь нэлээд ихэнд би суугаад уйлсан. Тэгээд уйлж агаад нэлээд хуйлаад ганцаардаад тэгээд яг ингээд би ирээд удааг байгаа мөртлөө би одоо ингэж амар их сэтгэл санаагаар унж байгаа бол ер нь жоохон буруу юм хийчихв гээл айгүйх юм тэгж бодож исэн. Тэгээ би энтэй ирэхээс өмнө бараг л хэдхэн өдрийн өмнө л аавыгаа алдсан болохоор айгүйх тийм сэтгэл санаа ер нь амар муу байсан. Одоо ч гэсэн жоохон ер нь жоохон хүндэл байд юм л да. Гэтэ одоо ингээд яг камерны урд ингээд ярьсан чинь бас хамаагүй дээрцсэн байна. Тэгээ бүр би ер нь тийм амар ганцаардаад сэтгэл санаагаар ер нь нэлээд хунсан. Надад ер нь жоохон хүнд үед ер нь байсан. Гэтэ ингээд яг энэ газартаа ингээд буцаад нэг бараг л жилийн дараа хурж ирсэн чинь бас сони юм байна. Буцаад яг тэр хууж авч ирсэн мэдрэмж ч гэсэн бас жоохон ингээл авч л байна. Гэтэ энэ ингээ амар гоё айгуу гоё ингээд ийм тогтун ийм голтой болохоор амар гоё ингэж тайвшруулж чаддгаа. Тэгээд тэгээ харин гэр бүлийнхнийгаа айгууг санаал аавыгаа их санаал аавыгаа гэр бүлийнхнийгаа найз нөхдөө би юу айгууг сансан. Тэгээ ганцаард жагаа гэдгээ бас тэр мэдрэмжийг ингээд зөвөр акцепт хийх болол ер нь нэлийн чаленж л байд юм байна. За тэгэхээр ямар ч энэ газрыг зөвөр үзүүлээ л гэж ер нь бичээд ер нь тавьчий да гэж ер нь бас гэд бодлоо. Тэ ингээд харах юм бол амар гоё ингээд тараа. Өглөөр хүмүүс энд ингээд гүйдэг байхгүй юу? Өглөөний парк рun гэдэг. Тэнд ингээд хүмүүс гүйж байна. Одоо харагдчихэв үү? Энэ парк run нь хагас өдөр болгон болдгийм бэлээ. Хагас өдөр болгон тэгээд ойролцоогоор бараг 5 км юм бэлээ. Тэгээд нэг цэгээс нөгөө цэг рүү буцаж хурж ирээ. Тэгээд энд нөгөө аппликейшн дээр ингэж бүртгүүлдэг. Оролцож байгаа хүмүүсүүд нь. Тэгээд бүртгүүлээд хэд минутанд ер нь гүйсэн байна гэдэг нөгөө бүгдийг ингээд ранклаа тавьчихсан бэлээ. Би нэг өдөр гүйх бах л да. Гэтэ одоогор бол надад гүйх сэтгэлийн тэнхээ алах гэхгүй.
Нэг сэтгэлийн тэнхээч юу юм бэ? Зүгээр би жоохон activity хийхдээ ер нь нэлээ гэж бодолцсон юм аа гэхгүй. Нөгөө нэг авир бодолцсон ч юм. Гүүх харин миний хувьд яг миний яг сонирхдаг зүйл үгүй би одоо яг үндэ хэлж мэдэхгүй байна. Хүү энэ хараа. Яг ингээ хажуу хүрээд ирсэн. Яна энэ намайг тойшчихгүй дээ. Яа ингээ над руу хараадсан чи ямар юу юм бэ? Яна би буурга тэр нэрсэн юм шиг байна. Намайг одоо их сонсчих юм санагдаад байна. За би ерөөсөө явлаа шүү. Хүү яг гой бичлэг хийж ах чаа. Хурж ирснэ. Өөртөө хурж ирснэ. Яаж байгаа өчтөр бас нэг юм надад хэлсэн чинь. Бүр юу яагаад байна? Өчтөр хараа манай найз залуу намайг чи нэг шуунаас болгоомжтой байгаарэ тэр шууных нь өөрнийх нь доор чи очих юм бол ингээд чамайг тоншин шүү гэсэн байхгүй юу? Тэгсэн чи нэг шуурж ирээ намайг айлгаад байна. Яа тэгсэн нэг ямар хүн бэ? Энэ хараа ингээд тент нэг заяа. Энд ингээд нэг энд нэг энэ хүрээд ирсэн. Шинжлэлт яг нөгөө шуун мөн ч гэж маадгүй юм шиг шүү. Би юу жоохон ингээ явд юм аа. За би бичлэгээ жоохон байж байгаа тий заа. Тэгээ юу басныг би ярьж өгнө. Би бүр аачлаа. Би одоо хаана байгаа гэж би одоо онгоцны бодол дээр байна. За би одоо онгоцны бодол дээр байна. Гой Сиднейгийн онгоцны бодол дээр байна. Тэгээд би Монгол руу нисгэж байгаа. Маргааш Монголд өглөө 11 цагт буун. Тэгээд гэрийнхэнтэйгээ уулзсан, найз нартайгаа уулзсан. Би бүр амар баяртай байна. Би бүр амар баяртай. Тэднийг амар их санаж байгаа. Бүр нэр амар санаж байгаа. Тэднийг очиж сайхан гэрийнхэнтэй эрхлээ, найз нартай эрхлээ. Надад гихтээ амжуулах маш олон чухал ажлууд тэнд байгаа. Тэгээд тэрийг хамгийн түрүүнд prioritize хийн. Монгол очиж гоё Монгол хоолнуудаа идээ. Би бүр амар excited байна. Гэрийнхэнтэйгээ уулзах болохоор амар excited байна. Тэд нар бас намайг сансан баха гэж бодож байна. Манаас найз нар намайг сансан бах. Найз нартайгаа уулзсан гэхлээр бүр нөлнөс тусах гэдэг да. Чөлөөт цагаа найз нар болон гэрийнхэнтэйгээ бүр тултлан өнгөрөөж хагаад тэгээд буцаж ирнэ. Тэний оролцоогоор нэг 10 хончоод тэгээд дараачийн destination-ыг дараачийн
Дараа чимшлэхээс нь хараарай. За. Hello. Was it supposed to be? Hello. I've been waiting for you. Ta-da! Ийм амар том лутоны дэлгүүр нэгтгэж байгаа юм бэ шүү. Та-да! Тэр цаана харагдаж байгаа дэлгүүр мэлгүүр бол амар жижиг харагдаж байна.